Санал хураалт байнгын орооны саналаар Монгол Улсын их хурлын дарга Дашцэгийн амар уусгалангийн чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэснийг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураана. Нийт 114 гишүүн оролцож 102 гишүүн зөвшөөрч 80.5%-аар амар уусгалан Монгол Улсын их хурлын даргын үр ажлаас чөлөөлөх санал дэмжигдлээ. Монгол Улсын их хурлын тогтоолыг санал дэмжигдсэн болон Монгол Улсын их хурлын тогтоолын төслийг танилцуулъя. Монгол Улсын их хурлын тогтоол 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дугаар Улаанбаатар хот амар уусгаланг Монгол Улсын их хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Монгол Улсын үндсэн хуулийн 24-р зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын их хурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5-ын 1 дахь хэсэг, 12-р зүйлийн 12-ын 1 дахь хэсэг, 12-ын 2-ын 1 дахь заалт, 12-ын 3 дахь хэсэг, 14-р зүйлийн 14-ийн 4-ийн 4 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын их хурлаас тогтоох нь Монгол Улсын их хурлын гишүүн Дашцэгийн амар уусгаланг Улсын их хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөсгөө. 2. Улсын их хурлын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд Улсын их хурлын даргын албан үүргийг хэрэгжүүлж байхыг Улсын их хурлын дэд дарга Хүрлбаатарын булган туяад даалгасгав. 3. Энэ тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөсгөө.